2025 он Нумын орд. За Нумын ордныхны маань хувьд Нумын ордны мандалттай, Нумын ордны нартай. За ангараг гариг бол ухрах хөдөлгөөнийг яг жил эхлэхэд хийсээрэн ухтах нэ. За ангараг гариг бол 2024 оны 12 сарын ихэнх үеэр бол ухрах хөдөлгөөнийг хийсэн. За ангараг гариг маань ухрах хөдөлгөөнийг хийгээд таны хувьд энэхүү ухрах хөдөлгөөн маань танд ямар нэгэн асуудлуудыг хаана авчирч байгаа вэ гэдэг дээр бол ярих гэж байна. Тэгэхээр ангараг гариг маань 2025 оны 1 сараас 4 сарын хооронд бол ухрах хөдөлгөөнийг мэлхийн ордонд хийж байгаа. За таны хувьд болохоор энэ маань ямар нэгэн гэр бүлийн дотоод асуудалтай холбогдож байна. За дээрэс нь гэр бүлийн хадгаламж, гэр бүлийн өв хөрөнгө, гэр бүлийн ямар нэгэн хоорондын ирэмийн харилцаанаас бүтээгдсэн эд зүйлүүдийг бас хариуцж байна. Тэгэхээр энэ үеэр бол үүнтэй холбогдсон ямар нэгэн эрэл хайгуул, үл ойлголцол, зөрчилдөөн зүйлүүд үүсэх өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа жилийн энэ эхний 4 сард бол таны хувьд дотоод оюун санааны хувьд асар олон өөрчлөлтүүд, за дээрэс нь зан арын шингийн тогтворгүй байдлууд бол танд үүснэ. Тэгэхээр энэ үеэр болж өгвөл та өөртөөгөө ажиллах, өөрт чинь ямар саад асуудлууд ингээд үүсээд та нээлттэй бос, илүү стресстэй, илүү дотгошоогоо чиглэсэн, илүү их бусдыг тандсан, итгэхгүй өндөр юм олон асуудлууд үүсэж байгаа вэ гэдгийг анхаарах хэрэгцээтэй. За нөгөө талаасаа бас таны хувьд хэрвээ та ганц бие бол ямар нэгэн байдлаар таны интимэт харилцаа илүү идэвхтэй болж эхэлж байна. Тийм учраас хуучин интимэт харилцаа үүсгэжсэн хин нэгэн амьдралд чинь иргэн гарч ирэх, бас орох явах гэдэг ийм хэсгүүд идэвхтэй болж болох юм. За нөгөө талаасаа болохоор ангараг гариг таны хувьд цаашдын хадгаламж, өөрийн чинь мөнгө санхүүгийн асуудлууд, дээрэс нь хамтарч бүтээсэн зүйлүүд дээр бол асар олон юм шийдэх ёстой асуудлуудыг татна. За зарим тохиолдолд шүүх, цагдаа сэргийлэх, цагдаатай холбоотой асуудлууд хүртэл таны хувьд дээрх хадгаламжтай холбогдсон асуудал төр үүсэж болох учраас ухрах хөдөлгөөн хийж байгаа энэ үедэд илүү их төлөвлөгөө гаргах, яаран шийдвэр гаргахгүй байвал илүү зохилтой болно. За нөгөө талаасаа таны хувьд ирэх 2025 онд таныг удирддаг бархас байдаг гариг чинь байршлаа бас хэлж байгаа. За тэгэхээр бархас байдаг гариг 2 янзын өөрчлөлтийг бол танд авчирж байна. За нэг нь болохоор таны хувьд гэр бүлийн харилцаа, эр эмийн харилцаа илүү идэвхтэй болоод та илүү их гэр бүлийн хамтын цуглуулах, бүтээх, за тэгээд өв хөрөнгийн эрэг өөрчлөлтүүдийг бол аавн тэгэхээр эхнэрээсээ мөн нөхрөөсөө ямар нэгэн байдлаар өв хөрөнгийн асуудлуудтайгаа холбогдсон эрэг шийдлүүдийг үүсгэх, за хамтын ямар нэгэн өв хөрөнгө үл хөдлөх хөрөнгүүдийг босгох, бий болгох гэсэн юм үеуд бол эхэлж. Эсрэг талаараа харах юм бол таны хувьд гэр бүлийн харилцаа нэг тийшээгээ асуудалтай болоод шийдэгдэх юм бол таны дотоод оюун санаа болон сэтгэл зүйдээр үүнээс үлдсэн сэтгэл зүйн шарах, асуудал, траума зүйлүүдийг эдгэх боломжийг бас 2 дугаар хагас танд өгч байна. За ямар ч тач таны хувьд бол ололт амжилттай, өөрчлөлттэй, том эргэлттэй жил өөрөө 2025 он болно. Та ямар ч үсэн ингээд учиргүй publicly юм уу идэвхтэйгээр гадагшаага чиглэсэн ийм ажлуудыг хийхээсээ илүүтэйгээр дотоод сэтгэл зүйн гэр бүлийн үнд суурь асуудал руугаа илүү их анхаарна. Ялангуяа эр эмийн харилцааны асуудал дээр илүү их эдгээгүй асуудал саадууд, үл ойлголцол хэрүүл тэмцлүүдэд даван туулах. За зарим маань энэ үеэр илүү их гэр бүл эр эмийн харилцааны асуудлуудад даван туулаж дахиад үр хүүхэдтэй болох гэдэг юм уу? Дахин ямар нэгэн зүйлийг бүтээх бий болгох гэсэн юм сэтлүүд рүү хүртэл орох боломжтой байна. За нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд бол хэртэлтүүд өөрийн чинь бүтээлч байдал, өөрийн чинь авиас бэлэг, өөрийн чинь бэлгийн харьцаа, сексийн харилцаа, үр хүүхэд гэдэг энэ байршил дээр чинь болж исэн бол энэ маань байршлаа сольж байна. Тэгэхээр таны хувьд бол байршлаа солиод таны гэр бүл, ажил, карьер гэсэн хэсэг рүү шилжих төлөвлөгөө хийнэ. Ямар нэгэн зүйл анхаарлаас чи илүү холдож, илүү гэр бүлийн амьдрал, орон байр, үл хөдлөх хөрөнгө зүйлрүүд рүү чиглэж байна.
Тэгэхээр магадгүй таны хувьд ирж байгаа 2025 онд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах юм уу? Үл хөдлөх хөрөнгө зарах, борлуулах. За нөгөө талаасаа бас эргээд үл хөдлөх хөрөнгө зүйлүүдийг авах, худалдах юм уу? Эсвэл өөрчлөх ийм боломж орвол хэртэлтүүд маань танд хангаж байна. За нөгөө талаас энэ хэртэлт таны өөрөө чинь дотоод оюун санаа, сэтгэл зүй дотор чинь болоод байгаа олон энэ intimate хэсгүүдийг чинь идэвхтэй болгож өгнө. Тэгэхээр бол та өөрөө өөртөө холбогдох, өөрийнхөө хүүхэд нас руу эргэж очих, өөрийгөө олж авах, санагалзах. За дээрэс нь гэр бүлтэйгээ илүү хойртох, ажил карьерээс илүүтэйгээр хүний гэр бүл, үр хүүхэд юм уу, үндсөөр гэдэг зүйл юм уу, өөрөө чинь root гэж байгаа. Тэр зүйлүүд бол таны амьдрал хамгийн чухал. Тэгэхээр энэ дээр өөрчлөлтүүд болон энэ дээр анхаарлууд, энэ дээр одоо хувь тавилангийн эргэлтүүд бол үүсэх өндөр боломжтой. За нөгөө талаас сугар гараг ухрах хөдөлгөөнийг бас хийж байгаа. Тэгэхээр сугар гараг маань ухрах хөдөлгөөнийг хаврын саруудад хийснээр таны хувьд үр хүүхэд гэр бүлдээ нэлээд хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн одоо өөрчлөлтүүдийг бол үүсгэнэ. Илүү одоо таны санхүүгийн урсгал зүйлүүд гэр бүл үр хүүхэд рүү чиглэнэ. За нөгөө талаасаа бол хэртэлтийн одоо энэ зангилаа өөрчлөлтүүд бол хавар одоо сүүлийн удаа хонь боломжийн лөөр. За өвөл 1 сарын 11 болон зуны 7 сарын 26 9-10 саруудад хэртэлтүүдийн маань зангилаадууд илүү идэвхтэй болдог. Тэгэхээр альва хэртэлтийн зангилаа бол болохоос өмнө болон дараахан үйл явдлаа татчихдаг. За нөгөө талаасаа болохоор таны хувьд өөрийнхөө одоо тэр хувийн амьдрал болон олон нийтийн харилцаа гэдэг зүйлийг энэ жил маш их балансчлуулах хэрэгтэй. Тэгэхээр хүний нүдэн дээр яаж гарах вэ? Хүмүүстэй яаж харилцаа үүсгэх вэ? За гэр бүлдээ ямар хөө байх вэ? Гэр бүлтэйгээ яаж харилцах вэ гэдэг энэ асар том балансыг барьж авч явах шаардлагатай. Хит их ажил гээд яваад авах биш, хит их гэр бүлийнхнээгээ гээд авах биш. Энэ хоёрыг хоёулан энэ балансчлуулах шаардлагатай одоо юм хүчин зүйлүүд амьдралд чинь гарч ирэх нэ. За нөгөө талаасаа болохоор Тэнгэрийн ван гараг таны харилцаа холбооны байршлуу дараагийн 7-8 жилиг бол татчихна. Тэгэхээр Тэнгэрийн ван бол маш одоо найдваргүй, тэгтээ маш өвөрмөц, маш шинэлэг, бас тогтворгүй, бас шокийн, гинтийн ийм гараг гэж байна. Тэгэхээр таны харилцаа холбоо руу ирснээр магадгүй та нэг бол салалт үүснэ. За нэг бол таны хамтрагч маш олон өөрчлөлтүүдийг амьдрал ажилдаа даван туулна. За нэг бол таны хувьд харилцаагаа илүү хэрэг чөлөөтэй байлгах сонголтуудыг хийж эхлэх нэ. Тэгэхээр одоо ялангуяа юм кардинал юм одоо маш их юм шийдэмгий байдаг хэсгүүд байдаг астрологи төр. Энэ бол чухал одоо хэсэг буюу харилцааны хэсэг байна. За зарим маань энэ үеэр илүү их хэрэгчлөө одоо тэ амьдрахыг хүсэж эхэлнэ. Зарим маань энэ үеэр гинт хүнтэй суужч болох үс юм гайхалтай, сонирхолтой, өвөрмөц юм байршил бол үүсч эхэлж байгаа. Тэгэхээр асар удаан явж исэн хүн гинт хүнтэй суух, эсвэл гинт гэр бүлтэй байсан хүн гинт салахч гэдэг юм хинч мэдээгүй юм шокийн мэдээллүүд болж гарч ирэх ч гэдэг юм. За иймэрхүү байдлаараа бас энэ хүү гариг маань бас гинтийн өөрчлөлт хувьслуудыг татаж болох юм. За нөгөө талаасаа болохоор хамгийн эерэг байдлаар энэ одоо харилцааны байршлыг авч үзвэл гэр бүлийн хүн юм уу хамтрагчийн чинь амьдралд илүү олон өөрчлөлтүүд гарч ирнэ. За дээрэс нь та илүү олон сонирхолтой өөрчлөлт татсан хүмүүстэй, өвөрмөц царай төрхтэй хүмүүстэй илүү их relationship харилцаа үүсгэх өндөр боломжтой байж болох юм. За нөгөө талаасаа болохоор таны хувьд харилцаа холбоог харах өнцөгчин ч гэсэндээ бас энэ гаригийн нөлөөгөөр өөрчлөгдөнө. Тэгэхээр гэр бүлийн харилцаа яг ямар байх ёстой юм? Гэр эмийн харилцаа яг ямар байдаг вэ гэдэг тэр үзэл өөрчлөлтүүд таны амьдрал дээр асар өөр болж эхлэхтэй. За тэгэхээр бол нөгөө талаасаа таны хувьд дотоод сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарч ирэхээс гадна гэр бүлийн харилцааны бас асар олон өөр өнцгүүд таны амьдрал дээр гарч ирэх. За мэдээж 2025 онд энэ хүү гариг маань хэсэг хугацаанд одоо эхрийн орд руу ороод буцаад загас руу буцаад одоо өхрлөө ирчээд буцаад дараагийн 7-8 жил эхрийн ордондоо одоо тууштай байршиж эхэлнэ. Тэгэхээр 2026 оны хаврын саруудад
одоо яг буцаж ихрлүү бол орж байгаа. Ихрийн орд маань таны яг эсрэг талын харилцаа холбоог хариуцдаг орд байгаа. За мэдээж нөгөө талаасаа бол мэдээж энэ харилцаа холбооны дотоод асуудлуудыг бол мэдээж өөрөө чинь чартн дээр илүү нарийн харна. За энэ бол мэдээж ерөнхий астрологийн одоо мэдээлэл гэдэг дээр бас анхаарал өгөх шаардлагатай. За тэгээ таны хувьд нэлээд дотоод өөрчлөлтүүд болон урд нь өөрийгөө таньдаггүй байсан хүн, өөрийгөө олж мдээгүй байсан чадамж, өөрийнхөө дотоод үнцгийг олж таних, өөрийнхөө алдааг олж харах, өөрийнхөө ололтыг олж мэдэх, за дээрэс нь өөрийнхөө сул давуу талуудыг олж таних, бас дээрэс нь хувь хүний дотоод өөрчлөлтүүд асар их гарч ирж байгаа маань нэг талаараа таны хувьд дараа дараагийн ажил, зорилго, карьерт чинь асар тустай өөрчлөлтүүд ирж байгаа гэдэг дээр та баттай итгэж 2020 одоо 5 онд болж байгаа энэ дотоод өөрчлөлтүүдийг маш зөв эерэг, маш тууштай эдгэрч ангаах одоо ийм чиглэлүүлэн ингээд өөрийгөө бүтээх нь 2025 оны гол одоо зорилго болох нэ.